Өдрийн мэнд. За би өмнөх бичлэг дээр хүзүү богиносцсон байсан. Тэгээ тэрийг яаж хурдталгасан талаар ярьсантай холбогдуулаад хүмүүс дасгалаасаа оруулж өгөөч гэж нэлээд хүссэн. Тэгээ өнөөдөр одоо хүзүүний дасгалын талаар ярья. За миний өөрөө яг хийдэг дасгал бол нэлээд гүндрүүлсэн тусгай дасгалын одоо хэрэгсэл дээр хийдэг. Тэгээд богино хугацаанд маш хурдан үр дүн өгөх тийм дасгалууд байдаг. Яг миний тэр дасгалыг одоо жирийн хүмүүс ингээд анхаарчтанд хийхэд бол чадахгүй нэлээд гүндрүүлсэн дасгал байдаг. Оронд нь би та бүхэнд одоо над шиг богино хугацаанд үр дүн өгөхгүй ч тууштай тогтмол хийх юм бол хүзүү мөрний хөршсөн булчин суллаад тэгээд одоо хүзүү уртсгаад мөрийг тэгшлэх тийм дасгалаас маш үр дүнтэй дасгалыг одоо санал болгож байна. За тэр нь юу вэ гэхээр нэгдүгürt бол ар нуруугаараа өнгөрөх. Ар нуруугаа өнгөрөх нь юунд үр дүнтэй вэ гэхээр энэ хүзүүнээс авахуулаа доошо одоо бүх ахар сүүл хүртэл тэр авийн одоо бүх булчин суллаж массажлж яадаг. Дээр нь бас хүзүүний бүгдэр засагдана. Хүүхд одоо нөө төрөө тэгээд дараа нь ингээд хэвтээ яжгаад иргэдэг болоод ирэхээр толгоогоо дагаад эхэлдэг. Тэр үеэс эхлээд хүзүү ерөнхийдөө жоохон тийм хотгордоо хэлбэрийн харахад ингээд хотгордоо эс үсгийн хэлбэртэй болж эхэлдэг. Гэтэл бид одоо өдөр тутмын одоо буруу зуршил жишээ нь одоо компьютер үзэж, нутас нэлээд удаан хугацаагаар ингэж төвлөрч үзэж байгаад нөгөө толгоор ингэж урагшаа явсараад хүзүүний тэр хотгор байдал нь алдагдаад зүгээр ингээд шулуун болчдөг. Мөн одоо хүзүүний ард ингээд ясан таваагаад эхэлдэг. Тэгвэл ар нуруугаар өнгөрөх тутам тэр хүзүүний тэр тоос хэсэг нь ингээд багасаад тэгээ ерөнхийдөө бас хүзүү нөгөө урагшаа юм болцсон юм шулуун болцсон хүзүү буцаад өөрийн нөгөө хотгор байдалд оруулахад бас тустай. За энэ нуруугаар өнгөрөх нь бол хүзүү нуруу мөрний булчин суллах дасгал болж өгнө. Тэгээ эхлээд өөрийнхөө хэмжээд бага тоогоор ихэл 50 удаа юм уу 50 удаа чадчихвал дараа нь 100 удаа юм уу тэгээд багагаар эхлээд явна. Миний хувьд бол хамгийн ихтэй 700 хүргэж ирсэн. Тэгээ 1000 хүргээгээд арай чадаагүй. Тэгээ би бол ерөнхийдөө хамгийн багадаа 300 удаа 300-аас 500-ийн хооронд хийдэг. Гэхдээ өдөр болгоо одоо ингээд тоог нэгсгээд тогтмол хийгээд явах боломжгүй. Яагаад тэгэхээр ингээд нөгөө нэлээд хөршсөн бие чи ингээд гинт ингээд өнгөрөөд ирэхээр яг асуудалтай хэсгүүдээрээ одоо хүзүүний тэр ясан тоолц хэсэг дээр юм уу эсвэл доор одоо ахар сүүл ч юм уу тэр доод хэсгээр бас нөгөө ясан тоолсон хэсэг дээр асуудал үүсээд ингээд тэр авийн арьсан шалбараад эхэлдэг. Тэгэхээр арьсан шалбараад эхлэх юм бол тэрийг одоо нөгөө арьснаас ингээд боруулалт хэдэн өдөр хүлээх болдог. Тэгээ ингэүүлэхийн тулд аль болохоос 2-3 давхарсан зузаан гудсан дээр өнгөрөх хэрэгтэй. Би болохоор зүгээр нэмэгхэн ингээд гудсан дээр матрасан дээр өнгөрдөг болохоор бас нөгөө заримдаа өнгөрөхгүй явжгаад нэг ингээд огцом ингээд их олон тоогоор өнгөрөхөөр бас дороо шалбараад эхэлдэг. Тэгээ явандаа ингээд тогтмол өнгөрөөд ахаар нөгөө чангарсан булчнууд нь сулраад ингээд массаж болоод эхлэхээр аяндаа тэр нөгөө шалбардаг нь бас багасаад байхгүй болоод эхэлдэг. Өнгөрөөд ахаар ингээд зарим газраар шалбараад эхэлж байна гэдэг чинь та тэр авьдаа илүү асуудалтайгаа тэр авьяач одоо булчин илүү хөршөөд тэгээд ясаа бас ингээд нөгөө барьчаад байна. Илүү өшсөн байсан байна. Тэгээ ясан ингээд гацсан байсан байна. Бас нэг анхаарах зүйл нь одоо анх энэ ар нуруугаараа өнгөрөөд хүмүүс нөгөө толгоогоо даах тэр нөгөө хүзүүний булчин ингээд нэлээд нөгөө сул болцсон байдаг болохоор хүчгүй байдаг болцсон болохоор өнгөрөхөөр ингээд уул ингээд хүзүүний энэ хэсгийн тавигдаад толгойн тавигдахаар адил нөгөө хүзүүн толгоогоо дийлэхгүй толгой нь араараа ингэж тавигдаад газарт ингээд толгойн цогдоод байдаг дагцсан. Тэр энэс хамгаалахын тулд толгой хэсэгтээ өшөө бас ингээд альчуур ингээд тэр давхарлаа ч юм уу зөөл юм бас ивж өгөх хэрэгтэй. Явандаа тэгээд хүзүүний ч нөгөө тэр авийн чангарсан булчин суллаад ирэхээр аяндаа ингээд өнгөрөхөд ингээд толгой нь ингэж төгөөж цогдож тавигдахгүйгээр чигэд ингээд хүзүү толгой тавигддаг болж эхэлнэ. За ингээд нэгдүгээр шатнд булчингаас суллах, массажлах ийм дасгалыг одоо нар нуруугаар өнгөрөх дасгалын тусламжтайгаар хийлээ. За хоёрдугаар шатнд болохоор энэ булчингуудаа аль болох сунгалж өгнө. Хөдөлгөөнд бас оруулна. За ингийн тулд би 108 мөрөгийг санд болгож байна. 108 мөрөхөд бас хүзүүнд нөлөөлж байдаг. Би түрүү ярьжсэн одоо нялх хогт нөгөө толгоогоо дааж болж эхлэх үеэс эхлээд нөгөө хүзүү ингээд хотгор ингээд хөвтэй болж эхэлдэг. Гэтэл бид нар одоо орчин үед одоо дэгцээ одоо хийх хамаарлаас болоод нөгөө үзүүнийх нь хотгор хэв нь алдагдаад зүгээр ингээд нэг шулуун болж эхэлдэг.
Тэгвэл энэ нөгөө 108 мөргөл хийгээд байхаар хүзүүний нөгөө шулуун болсон хэв нь буцаад хотгор байдрууга бас орж эхэлнэ. За бид нар 108 хийхэд доошоо ингэж нөгөө бүтэн биеэрээ эвтээд гараа сунгаад буцаад гараараа тулаа өмнөх үед бид нар хүзүүгээ ингэж толгоо дааж ингэж хүзүү юм хотгор хэлбэрт шигчж байгаа. Тэгээ энийг 108 удаа хийхээр чинь хүзүүний дасгал давхар одоо хүзүүний тэр нөгөө алдагдсан хэвийг эргээд сэргээх хотгор хэвд нь оруулах тийм дасгал болж байгаа давхар. Дээр нь даал мөр бас ингэж байнга ингэж нөгөө хөдөлгөөнд орж байгаа. Далны яар хэсэг бас чангарч байгаа. Ер нь энэ даал нуруу чанга байжээч буцаад дээшээ одоо хүзүү толгой бас ингэж байрандаа байна. Даал нурууны булчин сул байхад юм бол нөгөө хүзүү толгой ингэж урагшаа урулам ингэж яваад болчдөг. Тэгэхээр даал нуруу бас чанга байх юм бол хүзүүг бас ингэж зөв хэмжээнд ингэж нөгөө урагшаа ингэж бүгдийлэхгүй барих боломжтой болж байна гэсэн үг. Урд нь оруулж исэн бичлэг дээр бас хүзүү мөр суллах тийм бичлэг байгаа. 2 жилийн өмнө оруулж исэн. Тэр бичлэгийг бас дагаад хийгээд дараа ялангуяа гараа ингэж алдаа аваад тэгээ ингэж гараа нээхгүй тэнэхгүй байгаа хүмүүс ийм болчиход байна. Гараа алдаа аваад ингээд энэ нөгөө энэ хэсгэр мөр нуруу хэсгэрээ тэнэхгүй ийм болчиход байгаа хүмүүс ялангуяа тэр дасгалыг бас нэлээд сайн хийх хэрэгтэй. За саяны ярьсан 2 дасгалыг бол тогтмол хийх хэрэгтэй. Тэгжээч үр дүн сайн гарна. Нэг өдөр нь хийгээл дараагийн хэдэн өдөр нь хайчих юм бол буцаад нөгөө өнгөрсөн хугацаанд ингээд маш удаан хугацаанд нөгөө хөшөө тогтсон булчин чинь буцаад хөшчихгүй байх талтай учраас өдөр болгон тогтмол ялангуяа одоо сар өдөр болгон тогтмол хийх хэрэгтэй. Тэгжээч одоо өдөрт нь булчингийнхаа нөгөө өссөн байдлыг суллаж, сунгаж, массажлж дараагийн нөгөө шатны дасгалыг хийх боломжтой. Тэгэхээр би та бүхэнд бол эхний ээлжинд 1 сар бол одоо зөвхөн энэ 2 дасгалыг л тогтмол хийгээдэй гэж зөвлөмөр байна. Тэгээ дараагийн ээлжинд бол би сарын дараа юм уу 2 сарын дараа дараагийн төвшний дасгалыг бас оруулах болно. За би түрүү тусгай нөгөө дасгалын хэрэгсэл дээр хүзүү мөр нурууны дасгал хийдэг гэсэн шүү дээ. Тэгээд энэ байна, помрол дээр. Тэгээд энэ бас байна. Энэ байна. За энийг яг хүзүүний доор тавьдаг. Бас нурууны энэ гол багнууд дээр бас тавьж хийдэг. Энэ бас байна. Нилээ нөгөө чанга бас хатуу мөрнийг аралдаа доор тавиад тэгээ ингэж тавиад ийшээ хөвтөж байгаа. Тэгээ энэ дээр нөгөө дасгал хийдэг. Тэгээ жирийн хүмүүс бол энэ дасгалыг хийх юм бол барыг ёо гэд энэ дээрээс босч үндэж чадахгүй. Тэгэхээр энэ нилээ хүндрүүлсэн дасгал гэдэг нь ийм учиртай маа.